ижил гараа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг таниулах төсөл. Сайн байцгаана уу? Та бүхэндээ Криминал радио 107 FM-с мэдчилж байна. Бидний санаачлан хэрэгжүүлж байгаа ижил гараа нэртэй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх зүйн боловсролыг дэмжих зорилготой төслийн маань эхний нэвтрүүлэг та бүхэнд хүрч байна. Энэ удаагийн дугаараар бид хөгжлийн бэрхшээл гэж юу юм бэ? Бид ямар хүмүүсийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэж тодорхойлж байгаа вэ? Тэдгээр иргэдийн эрх зүйн байдал, эрх зүйн орчин ямар байгаа вэ гэсэн ерөнхий агуулгын талаар ярилцсан гэж бодож байна. Тэгээ хөтлөгчөөр Тэргэл миний бие болон Мягмар Сүрэн нар байна. Мига өөрийгөө танилцуулж байна. За, өнөөдрийн нэвтрүүлгийн зочин оролцогчоор Хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн Наран Туяагч маань байна. Та бас өөрийгөө богино танилцуулж өгөөч. За, хүний эрхийн чиглэлээр судалгаа бодлогын ажлуудыг хийдэг Хүний эрхийн үндэсний комиссийн гишүүнээр одоо ажиллаж байна. 2000 оноос эхлээд бол бас Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийн оюутан байхаасаа эхлээд иргэний нийгмийн байгууллагуудад дараа нь Хүний эрхийн үндэсний комиссид ажиллаж энэ чиглэлийн ажлыг одоо бараг хэдэн жил болж байна те. Одоо нэлээд дгүү хугацаанд хийж ирлээ. За, ингээд сэдвийн агуулга руу орцгоё. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг конвенцэд болон Монгол Улсын одоо хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль гэж байгаа шүү дээ. Тэнд тодорхойлохдоо эрх зүйн хэм хэмжээнд бие махбод хууль оюун санаа, сэтгэл мэдрэл мэдрэхүйн байнгын сонгог нь өөрсдийнх нь сонгог нь орчны бусад сааттай нийслэлийн улмаас бусдын адил нийгмийн амьдралд бүрэн дүрэн үр дүнтэй оролцох чадвар нь хязгаарлагдсан байдал гэж тодорхойлсон байна л да. Энэ таны хувьд хэр оновчтой тодорхойлолт вэ? Тэгээд тэр орчны бусад саад гэдэг ойлголтыг та яг юу гэж тайлбарлавал зохистой гэж бодож байна. За, тэгэхээр ер нь бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн асуудал дэлхийн нийтийн хэмжээнд 1960-аад оноос эхлээд яг эрхийн концепцоор одоо яригдаж эхэлсэн. За, яагаад гэсэн бэ гэхээр бол нөгөө дэлхийн дайны дараа одоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тов улс орнуудад их нэмэгдсэн. Вьетнамын дайн болсон. Энэтэй холбоотойгоор бол Америкийн нэгдсэн улсад Ахмад дайчид эргэж ирсэн. За, Ахмад дайчид бол одоо маш нэр хүндтэй одоо төрөөс нэлээд хүндлэл хүлээсэн байсан нь бол эргээд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн асуудлыг одоо хүмүүс ярих, шаардах ийм нөхцөл болцоог бий болгосон. Дэлхийн улс орнуудад жишээлбэл Скандинавт ч байдаг юм уу, Англид ч байдаг юм уу, Америкт ч байдаг юм уу, өөр бусад хаанигтай өссөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлгөөнүүд бол яг өөр өөрсдийн одоо онцлог тухайн улс нийгэмдээ одоо хамгийн түгээмэл санаан дээр, түгээмэл бэрхшээл дээр, бэрхшээлтэй асуудлууд дээр суурилсан ийм шаардлагуудыг төр засгаасаа тавьж эхэлсэн. Тэгээд энэ олон шаардлагуудын үр дүнд болонгууд хөгжлийн бэрхшээл гэж юу юм? Тэгш байдал гэж юу юм гэдэг хүн төрөлхтний тэр олон жилийн эргэцүүлийн үр дүнд бол энэ хэлж байгаа бие эрхтний согоо гэмтэл нь орчны бусад бэрхшээлтэй нийлсэний улмаас нийгмийн амьдралд оролцож чадахгүй болсон хүний хөгжлийн бэрхшээлтэй хүн гинэ гэсэн энэ тодорхойлолт гарч ирсэн л дээ. Энэ бол 2006 онд хөгжлийн бэрхшээлтэй хүний олон улсын одоо конвенц нэгдсэн үндэсний байгууллагаас батлагдсан конвенцийн тодорхойлолт. Гэхдээ энэс өмнө бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаарх стандарт дүрмүүд гэдэг баримт бичигт яг энэ агуулгаараа тусагдж байсан ийм одоо ойлголт. Тэгэхээр үндсэндээ бол бодлогын одоо энэ тойрогт бол энэ тодорхойлолт 96 оноос гэдэг чинь баг юу вэ? 30 орчим жил явж байгаа энэ ойлголт л доо. Тэгэхээр ерөөсөө яг одоо бид нар ингээд дэлхийн нийтийн хэмжээнд ч тэр Монгол улсын хэмжээнд ч тэр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаар гарсан бодлого, хууль, эрх зүйн акт одоо юмнуудыг ингээд зэрэгцүүлээд он дарааллынх нь одоо юу гэдэг хронологикл байдлаар ингээд зэрэгцүүлээд харахад яг тэн дотор хөгжлийн бэрхшээл гэж юуг ойлгох юм? Хөгжлийн бэрхшээлтэй хүн гэж хин юм. Тэгш байдал гэж юу юм бэ гэдэг өөр өнгө альстай ойлголтууд харагдана. Нэгдсэн үндэсний байгууллагын хэмжээнд эхлээд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг одоо
хүмүүсийн асуудлаар тавьж исэн бодлого бол ерөөсөө өвчин эмгэг гэж харж исэн учраас согог гэж харж би эрхтний согог гэмтэл гэж харж исэн учраас бол дандаа эмчилгээр хүн сэргээлт рүү чиглэсэн ийм бодлого таламжийн бодлогууд суурилж исэн 1950-60 онд яригдчихсэн үү яригдчихсэн. Гэхдээ хараагүй хүмүүс зориулсан одоо юу гэдгийг тэрэн цэртэй хүмүүс зориулсан сэтгцийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс зориулсан гэдэг ийм концепцүүд одоо ийм одоо философи дээр суурилсан бодлого хөтөлбөрүүд явж иж л дээ. Тэгээд яваанда 1980-ад онд энд бол 1981 оныг бол хөгжлийн бэрхшээлтэй хүний олон улсын жил болгож нэгдсэн үндэсний байгууллагаас зарласан энэтэй холбоотой улс орнуудад маш олон санаачлаг өрнөссөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс одоо ихийнхээ талаар ярьдаг болсон өөрсөндөө тулгамдсан асуудлыг итгэл найдвар төрж эхэлсэн байна л да тий. Тэнд дандаа нөгөө нэг энэ хүний эрхийн гэрээ конвенцийг яаж бий хүний эрхийн баримт бичгүүд яаж бий болд юм бэ гэхээр энэ бол дандаа улс төрийн тэмцлийн үр дүн байдаг. Хүн төрөлхтний туулж өнгөрүүлсэн туршлага дээр суурилсан ийм одоо баримт бичгүүд байдаг байхгүй юу. Тэгэхээр дандаа ард нь хүмүүсийн бодит амьдрал түүх одоо юу гэдгийг тэр итгэл найдвар нулимс зөвхрөл бэрхшээлээр нэхэгдсэн ийм одоо хим хэмжээ гэж хэлж болно. Тэгэхээр хэдүүлээ тодорхойлж ярихын тулд би бас ийм нөгөө энэ одоо мөн чанарыг тайлбарлах нь бас танай одоо сонсогчдод сонирхолтой байж магадгүй гэж бодож байна те. Тэг яагаад ийм тодорхойлолт явж гарч ирвэ гэд. Наа чин 3 үндсэн асуудал байгаа. Тэ. Нэгдүгээрт нь бол бие эрхтний согог гэмтэл. Тухайн хүний бие эрхтний согог гэмтэл нь дараа нь орчны согог гэмтлийн асуудал ярьж байгаа тийм үү? Орчны бэрхшээлтэй нэгдэж нийлсэн. Тэгээд нийгмийн амьдралд оролцох чадвар хязгаарлагдсан хүний хөгжлийн бэрхшээлтэй хүн гэж хэлнэ гэсэн 3 төрлийн ойлголт явж байгаа. За эхний үе шатнд бол хүн төрөлхтөн бол хөгжлийн бэрхшээлийг ерөөсөө согог гэмтэл гэж бодож ирсэн учраас тусгай байлгадаг. Тэгээд одоо аль болохоор эмчлэе гэдэг тий аль болохоор халамжид суурилсан бодлого явагдчихсан бол дараа нь 1980-ад оноос хойш бол хөгжлийн бэрхшээл хүний одоо бие эрхтний согог гэмтэл хүний хөгжлийн бэрхшээлтэй болгодоггүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүн бусад хүмүүстэй адилхан амьдрч чадахгүй байгаа энэ нийгмийн орчин чинь хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хөгжлийн бэрхшээлтэй болгодгийг. Жишээлх юм бол би сул хараатай байхад тий одоо юу гэдэг Монголд цэцгээ сул хараатай байхад Америкийн нэгдсэн улсад хэрвээ тэр хүн одоо тэр сул хараагааг нөхөх хэмжээний технологи нүдний шилж байдаг юм өөр бусад технологи бол байгаа үед бол тэр хүн зүгээр л нийгмийн амьдралд бусдын нэгэн адил оролцсон явчихна. Өнөөдөр орц, гарц, лифт, тээврийн хэрэгсэл, зам талбай хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст одоо тэрэгцэр ашигладаг хүмүүст нийцтэй байх юм бол ямар ч асуудалгүй ажилдаа очиод ирээд бусад хүмүүстэй хэвийн амьдарчна. Тэгэхээр нийгмийн орчин гэдэг бол ерөөсөө бид нарыг анханасаа нөгөө ингээд эрүүл саргал хүмүүс зориулж босгосон нийгэм чинь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн онцлог хэрэгцээ нөхцөл байдалд нийцэхгүй байгаа учраас нийгэм бид нарыг хөгжлийн бэрхшээлтэй болгож байна гэсэн. Энэ бол илүү Английн одоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлгөөнөөс үүдэлтэй урай л та. Тэгээд Англи бол бас нэлээд одоо нэг одоо юу гэдэг олон төрлийн одоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нийгмийн амьдралд оролцох ёстой гэсэн энэ одоо нэг үндсэн шаардлага дотор олон янзын вариантууд байдаг. Нэлээд хурц вариант нь бол үгүй бие эрхтний согог гэмтэл бол ямар ч проблем биш. Нийгэм бид нарыг хөгжлийн бэрхшээлтэй болгож байна гэсэн нэлээд хатуу шаардлагыг бол Англи тавьдаг. За тэгээд энэ бол одоо үнэхээр тийм байна гэдэг дэлхийн нийт хүлээн зөвшөөрч байна тийм. Тэгээ гурав дахь нэг онцлог компонент байгаа. Энэ нь өөрөө хүний эрхийн эрхцүүд бас хувьсал авчирсан компонент. Өөрөөр хэлэх юм бол бие эрхтний согог гэмтэл нийгмийн одоо байгууламж тэгээ дээрэс нь нэмээд нийгмийн амьдралд оролцох боломж нь хязгаарлагдсан гэдэг. Тэгэхээр үндсэндээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийг сойрхон батлахаас өмнө хүний эрхийн эрх зүйн философи нь юу байсан бэ гэхээр хүний нэг одоо dignity гэж хэлдэг тий хүн гэх чанарыг хамгаалах байсан бол тэр хүн гэдэг чанар дотор чинь юу явж байгаа юм бэ гэхээр нийгмийн амьдралд оролцоно гэдэг чухал хэрэгцээ байна. Энэ бол зүгээр л хүн байхын нэг одоо хэлбэр
утга учир хүн байх оршихуун л нэг хэсгээ гэдэг. Өөрөөр хэлбэл нийгмийн амьдралд оролцох гэдэг хүний эрхийн эрх зүй бас яг одоо үндсэн ашиг сонирхол гэж хамгаалаагүй байсан. Яг одоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц шиг тий. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийн энэ тодорхойлолт бол хүний эрхийн эрх зүйг өөрийг нь бас нэг олон хид хідэн чухал аспектаар бол онолыг нь өөрчилсөн л доо. Онолд өөрчлөлт явагдсан. Гэхдээ энэ бол бас одоо нийгмийн амьдралд оролцдог байна гэдэг бол нийгмийн амьтан болохынхаа хувьд хүний наацхийн шаардлага юм байна гэдэг энэ одоо философиг юу гэдэг олон улсын гэрээний түвшинд тунхаглаж өгсөн. За энэ дээр болонгууд тавьсан асуудал болохоор энэ хэр тодорхойлолт вэ? Юу лээ? Тийм. Дахиад автаа. Таны бодлоор энэ хэр нийтдээ тодорхойлолт? Хэр нийтдээ тодорхойлолт вэ? Тэгэхээр энэ бол өнөөдөр яг одоо өнөөдрийн түвшинд бид нарын хөгжлийн бэрхшээлийн талаар, хүний оршихуун талаар, нийгмийн талаар одоо бодож юу гэчээд одоо ёс суртахууны хамгийн шинэлэг ойлголт тодорхойлолт мөн. Энийг тайлбарлах дээр бол бас асуудал гардаг. Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн бэрхшээлтэй байгууллагын одоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийн хороо бол нэлээд одоо прогрессив маягаар тайлбарладаг байсан. Гэхдээ энээсээ бол бас сүүлийн жилүүдэд гаргаж байгаа тайлбар гомдол шийдвэрлэж байгаа улс орнуудад өгж байгаа зөвлөмжийг харахад бол тэр илүү прогрессив байдлаасаа бол бас ухарж байгаа юм хандлага гарагдчихлаа. Өөрөөр хэлэх юм бол юу хэлээд байна вэ гэхээр би эрхтний согог гэмтэл бол асуудал биш. Зөвхөн нийгэм болохгүй байна гэдэг тэр одоо шаардлага дээр илүү төвлөрдөг байсан бол одоо нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хороо бол үндсэндээ 2013 оноос хойш бол үгүй би эрхтний согог бол асуудал шүү гэдэг зүйлийг эргээд ярьдаг болж байна. Тэ? Яг тэгвэл бид нар энэ бодит байдлыг нүдээ таглаад үгүй асуудал биш гээд ингээд бид нар хаашаач хүрэхгүй маа зүгээр л одоо үнэн байя. Айгүй бодиттой асуудлыг яриаг. Энэ нь эргээд нөгөө маш олон конвенцийн зүйл заалтыг тайлбарлах болоод ирэхээр өөр хоорондоо логикийн зөрчилтэй асуудлууд гарч ирэхээр яалтчгүй одоо ингээд эргэжлэхээр ерөөсөө хүн яг энэ төвний нөгөө нэг хөгжлийн хүний эрхийн гэрээ конвенц, хууль тогтоомж, бодлого хөтөлбөр бол ерөөсөө л хүн төрөлхтний одоо ёс суртахууны эрхцүүл байгаа байхгүй юу? Тодорхой шатанд хүрээд бид нар ингэж энэ асуудлыг ингэж харлаа. Тэгээ дараа нь дахиад энэ өөрчлөгддөг. Өөрчлөлт нь өөрөө угаасаа мөн чанар нь. Тэгэхээр би бол одоо хүний эрхийн салбарын ажилтныхаа хувьд энэ тодорхойлолтыг бол одоо бидэндээ байгаа хамгийн дэвшилттэй ойлголтоо гэж бодож байна. Хамгийн гол нь тайлбарлах нь чухал байх нь. Тэгээ хүмүүс өөрсдөө хэрхэн ойлгож авах нь чухал байх нь тий. Сая ярьснаас дүгнэх юм бол хөгжлийн бэрхшээл гэдэг нь тухайн хувь хүний асуудал биш юм байна. Тэгээд бас зөвхөн нийгмийн асуудал биш юм байна. Хувь хүн болон нийгмийн асуудал хоорондоо хэрхэн уялдаж байгаа вэ гэс үүсдэг. Тэдгээрийн боломж нь хэрхэн нийцэж байгаа вэ гэдгээс үүсдэг асуудал юм байна гэж. Тэгээд дээрэс нь хүний мөн чанар өөрөө нийгмийн амьдралд оролцно гэдэг бол тийм энэ бол зүгээр л хүн байхынхаа хувьд надад чамд тэрэнд энэ бидэнд бүгдэнд байх хэрэгтэй боломж. Амьд явах гэдэг шиг нэн тэр хүний эрх болчиход байна шүү. Тийм. Хэрэгцээ. За энэ тодорхойлолтын цаана ийм философи агуулгууд, ийм түүхүүд маш товчхон ярихад бол байгаа. За баярлалаа. Тэгэхээр одоо үзэгчид маань юу вэ гэхээр магадгүй тодорхойлолт энэ төвшөнд байгаа ч гэсэн иргэд маань бид нар өөрсдөө сэтгэхүүн маань яг ингэж хүлээж авч ойлгоход хараахан бэлэн биш эсвэл ойлгоогүй хүмүүс бас байдаг тийм. Ягаад гэвэл зөвхөн тухайн хувь хүний асуудал гэж боддог. Тэр хүмүүсийг тусгаарлахыг оролддог. Боломжийг нь хязгаарладаг. Тиймээс энэ хүмүүс нийгэмд эрх тэгш зөв дүүрэн боломж бололцоотойгоор оролцоход зөвхөн тэр хүмүүсийн хичээл зүтгэл биш иргэд нийгмийн бид нарын өөрсдийн маань бас харах өнцөг маш чухал юм шүү гэдгийг хэлмээр байна. Тийм. За мегад минь асуулт байгаа юм. Ада хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай зөвлөсөн манай улсын өнөөгийн хэзээ олсны хөгжил таны бодлогыг хангалттай хэмжээний хөгжлийн өмнөхөөс хийхэн өөрчлөлтүүд За тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн талаар Монгол улсын өнөөгийн эрх зүйн орчин яаж өөрчлөгдвөө, хангалттай байж чадчихэв үү? За ямар ч байсан одоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн асуудал бол
үндсэндээ 2006 оноос 2005 онд бол хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн хамгааллын бүр тахир дутуу иргэдийн нийгмийн хамгааллын тухай хууль гэдэг хууль байсан. Шинжилсэн найруулга 2005 онд хийгдчихсэн. Ингээд 2005-6 оноос хойш бол одоо хууль эрх зүйн хувьд бол нэлээд их өөрчлөлт шинжилэлт бол явагдаж байгаа. За тэр нь юутай холбоотой юм бэ гэхээр угаасаа бас нэг энэ дэлхийн шин чанартай үзэгдэл байна. Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц 2006 онд нэгдсэн үндэсний байгууллага баталсан ерөнхий ассамблеас. За энэ өөрчлөлт тэр одоо юу гэдэг дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудал анхаарлаа хандуулад эхэлсэн тэр моментум бол Монгол улсад бас нөлөөлсөн. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийг сойрхон батлуулах гэж иргэний нийгмийн байгууллагууд нэгдлээд одоо хамтарч үйл ажиллагаа явууллаа. Төрийн байгууллагуудтай хүний эрхийн үндэсний комисс тухайн үед бол бас ерөнхийлөгчийн тамгын газар бол бас нэлээд идэвхтэй үйл ажиллагаа явуулж исэн 2006 онд хүний эрхийн үндэсний комисс гэдэг ингээд одоо бас олон улсын байгууллагууд төсөл хөтөлбөрүүд нэгдсэн үндэсний байгууллагаас ч бас одоо маш их анхаарал энэ асуудалд хандуулж эхэлсэн. За энэ өөрчлөлтийн үр дүнд бол бид 2016 онд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг баталлаа. За тэрнээс өмнө бол за конвенцийг 2009 онд зорион баталсан тийм. Ингээд хөтөлбөрүүд баталлаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг дэмжих хөтөлбөр, хүүхдийн оролцоог дэмжих хөтөлбөр, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль гэд ингээд тэгээд дээрэс нь одоо юу гэдэг урд нь бол 2006 онд хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудлыг хариуцсан одоо төрийн бүтэц бол маш сул байлаа тий. Нийгмийн хамгаалалт хөдөлмөрийн яамд нэг мэрэгчлэн Ахмад Настан гээд олон бусад асуудлуудын зэрэгцээгээр хавсарч одоо хариуцдаг байсан бол яаман дээр эхэлцтэй боллоо, дахиад тусдаа агентлагтай боллоо гэд ингээд олон байгууллагууд бий болжээ, хууль тогтоомжууд бий болжээ ингээд өнгөрсөн 10 жилийн хугацааны өөрчлөлт байна тийм үү? 15 жилийн хугацааны өөрчлөлт. Тийм. Тэгтээ за хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд бол яг бас одоо хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцийн тэр цаад философи мөн чанарыг төдийлөн одоо ойлгож тусгаагүй ийм хит хитэн заалтууд байдаг. Өөрөөр хэлэх юм бол тэр биеийн тамир спорт ч гэдэг юм уу одоо хит хитэн заалт дээр бол би тухайн үедээ бас нэлээд анхааралтай уншиж чад тэмдэглэжэл 4-5 заалт дээр бол энэ бол одоо юу гэдэг конвенцийн юу тавьж байгаа тийм тэр хэмжээний цаатах тэр үнэт зүйл философитой бол бас нийцэхгүй нэлээд бас социалист шин чанартай заалтууд байна да гэд ингээд харж исэн заалтууд хэд байдаг. Гэхдээ ерөөсөө яг уу бид бол одоо чамгүй өөрчлөлтийг бий болгож байна. Гэхдээ энэний цаана энэ өөрчлөлтийн одоо яагаад ийм энэ олон хууль тогтоомж энэ институцүүд юуны тулд одоо бид хийвэ гэдэг тэр мөн чанарыг ойлгосон байдал айгүй хангалтгүй байгаа гэж үзэж байгаа. Тэгэхээр өнөөдөр зүгээр тэрийг бид нар хууль тогтоомж ихгүй одоо зүгээр нийгмийн орчноо гараа харахад бол одоо юу ойлгомжтой тий тэр зүгээр бидний тарих толгойд байгаа тарих толгой сэтгэлгээний тусгал байгаа байхгүй. Налуу замыг яаж тавьж гинэ хараарай. Тактилен замыг яаж тавьж гинэ хараарай. Уул нь бол тэдэн одоо энэ бидний хөрөнгө мөнгөө зараад хийгээд байгаа дэд бүтэц байгууламж чинь бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ямар ч саадгүй орж гараад явах тэгээд одоо юу гэдэг нэг одоо гудамж талбайгаар алхаж явах энэ боломж бололцоог бий болгоход зориулагдсан байтал магадгүй зарим нэг нь гоёлч мэглэл гэж хардаг байж магадгүй те гудамжийн гоё өнгөтэй юу бид нар байнга л ярьж идэг нэг юу те одоо тактилен зам явж байгаад дунд нь самбар босгоцсон байдаг. Самбар жоохон өнгөрөөд 3 алхахгүй юу? Ард нь нөгөө тараншааны нүх байж идэг. Тараншааны заримдаа таг нь байхгүй байж идэг. Тэр нь одоо ямар учиртай. Өөрөөр хэлбэл тэрүүгээр одоо хараагүй хүн явнаа гэдэг тэр одоо цаад үр дагаврыг бодохгүйгээр ерөөсөө л энд нэг юм нэг зам байх ёстой юм гинлээ. Энийг энд суулгах ёстой юм гинлээ гэд цаад мөн чанарыг ойлгохгүй хийж байгаа. Тэгэхээр ерөөсөө бид нар энэ яг ийм налуу зам ч гэсэндээ тий одоо жишээлхэд бараг л одоо за нэг налуу зам барих ёстой юм гэсэнгээд тэрүүгээр нь ер нь мэдхгүй юу гарах ёстой юм мэдхгүй тэр стандарт байгаа юу байгаа баталсан уу баталсан тий. Гэтэ налуу мөнгө гаргаад налуу зам хийчих болно.
Гэтэл тэрийг стандартын дагуу хийчихэл байсан. Яагаад нэг хийж байгаа юм бэ гэдгээ бас мөн чанарыг ойлгохгүй байгаа нь энд бас айгүй тийм одоо их үүргээр ол гүйцэтгэж байгаа юм л. Тэгэхээр яг тэрнтэй холбоотой Монгол Улсын хууль тогтоомж бол яг одоо энэ конвенцийг хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай түрүүний бид нар ярьсан тодорхойлтын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай хуулийн тодорхойлт бие юу бие. Гэхдээ яг энэний цаадах тэр ойлголтын зорилго нь юу юм? Ямар бид нар ямар нүдээр ертөнцийг харах гээд, ямар нүдээр хөгжлийн бэрхшээлийг харах гээд, ямар нүдээр хүний амьдралыг харах гээд, ямар нүдээр нийгмийг харах гээд ингээд ийм хуулиудыг хийгээд байгаа юм бэ гэдэг энэ цаад одоо учир шалтгааныг бас төдийлөн сайн ойлгохгүй байгаа учраас одоо зарим хэм хэмжээнүүд маань бас жоохон ийм асуудалтай гажуудалтай гараад байгаа юм л. Зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай хууль тогтоомж бодлого хөтөлбөрч биш. Ерөөсөө бид нарын хүүхдийн чиглэлээр бичигдсэн хуулиуд маань, агмадын чиглэлээр бичигдсэн хуулиуд маань, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаар бичигдсэн хуулиуд маань, эмэгтэйчүүдийн талаар бичигдсэн хуулиуд маань ч гэдэг юм уу, нийгмийн ийм одоо янз бүрийн сегментүүдийн талаар бичигдсэн хуулиудын цаад философи нь ямар хүний тухай яриад байна, ямар нийгмийн тухай яриад байна, ямар үйл ажиллагааны тухай яриад байна гэдэг ингээд одоо нөгөө пазл эвлүүлж байгаа юм шиг харахаар бол өөр юм ярина. Хамгийн хоцрогдож яваа нь ахмад насны тухай хууль. Ахмад насны тухай хууль бол тэр хүмүүс ахмад наснуудын нийгмийн амьдрал, оролцоо, чөлөө цаг одоо ийм асуудал бол огт байхгүй байгаа байхгүй. Зүгээр тэтгэвэр тэтгэмж одоо эмнэлэг тусламж яг одоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тухай хууль 15 жилийн өмнө ямар байсан бэ? Яг тэрийг өнөөдрийн ахмад насны тухай хуулиас бид нар олж харж байна. Тэгэхээр бид нар ерөөсөө энэ нөгөө хүн тандсан, нийгэм тандсан хүн тандсан тийм үү, нийгмийн мөн чанарыг тодорхойлсон ийм хуулиудын тэр цаад философиуд нь бид нар ярихгүй байгаа байхгүй юу? Хуулиудын агуу ганцаа үйлдэл хэлбэрийн хувьд ингээд шалтгаан нь хангаараа мэтлээ. Агуулын нэг ойлголт хийж явж байгаа нэг зөвхөн ойлголоо. Чирүүлээ. Харин даалгаврыг сая таньсан дэлхийн нийтийн чиг хандлага маань тэгвэл ямар тийшээ явж байгаа юм бэ? Тэгээ олон улсын бодон Монгол улсын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хийжлийн ялгаа маань явж байна. Яг хөө зүгээр дэлхийн нийтийн чиг хандлага яг энэ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц бол яг нөгөө үнэхэрийн одоо асуудал цогцоор нь харах энэ боломжийг бий болгосон л доо. Хүний эрхийн одоо нөгөө үндсэн хүний эрхийн түгээмэл тунхаглалаас үүдэлтэй хүн гэдэг нийгмийн амьтан тийм үү? Зүгээр стандартны нэг амьдрахад ямар хуу шаардлагууд хангагдсан байх юм бэ гэдэг л одоо ийм лист шүү дээ тийм үү? Тэгээд энэ дэлгэрэнгүй листэн дээр үндэслээд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьдралын туршлагыг шингээгээд тэгээ энэ конвенц бий болсон нь өөрөө эргээд хөгжлийн бэрхшээлтэй хүний амьдралыг цогцоор нь харах энэ боломжийг бас бий болгосон. Улс орн болгонд одоо хууль эрх зүйн түвшинд тулгамдж байгаа асуудал энэ конвенцийг яаж хэрэгжүүлэх вэ гэдэг бэрхшээлүүд бол бас одоо нэлээд ялгаатай. Жишээлбэл одоо өндөр хөгжилтэй барууны улс орнуудад өв залгамжлал одоо нөгөө эрх зүйн чадамж чадвартай холбоотой асуудал бол маш их одоо дебет маргаан мэтгэлцээнд дагуулж хахад манайд бол нөгөө нийгмийн хүртээмжтэй орчны асуудал, хандлагын асуудал одоо маш чухал байдаг ч байт юм уу те. Тэгэхээр улс орны нийгмийн эдийн засгийн хүрсэн түвшнээс хамаарат ямар асуудал хаана чухал вэ гэдэг нь бол бас харилцан адилгүй. Гэлээ гэхдээ тэр ялгаатай олон одоо шинж байдал дунд бол яг одоо үндсэн одоо бас төрөх байдлууд бол бий л дээ. Тэгэхээр бидэнд за ямар ч байсан урд нь одоо ингээ эргэцүүлэхэд бол бид нар ерөөсөө урд нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудлыг хөдөлмөрийн чадвар алдалт нөгөө ажлын байрны асуудал, хөдөлмөрийн ажлын байрны квот тэгээд за нэг цөөхөн хэмжээгээр зам талбай,
Тэгээд сургууль хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг сурах хэрэгтэй. Тэгтээ тусгай сургуульд сурах хэрэгтэй ч гэдэг юм уу. Ийм юмнууд бол маш өөрчлөгдсөн. Философийн хувьд өөрчлөгдсөн. Одоо жирийн ердийн сургуульд бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс сурах боломжтой байх хэрэгтэй гэсэн концепц бий болж байна. Эхнээсээ бас одоо энэ саяны өнгөрсөн 7 хоногт нээлттэйсэн баха 75 дугаар сургуулиас ихсүүлээд ингээд орчны стандартуудыг хангасан одоо шинэ сургуулиуд бас бий болж л байна л да. Дандаа одоо бид мэдээж бидэнд асуудал байгаа боловч хурж яваа, өөрчлөгдөж яваа юмнууд би олон сайхан залуучууд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн одоо хөгжлийн бэрхшээлтэй залуучууд бол эрхийнхээ талаар ярьдаг болж байна. Иргэний нийгмийн байгууллагуудад одоо ажиллаж байна. Төрийн байгууллагуудад ажиллаж байна. Энэ нь эргээд жишээлхэд ерөөсөө бид нар хөгжлийн бэрхшээлийн талаар хөгжлийн бэрхшээл гэж юу юм бэ? Хөгжлийн бэрхшээлтэй тэд маш олон төрлийн хөгжлийн бэрхшээл байгаа тийм үү? Тэр болгоныг мэдэхгүй байгаатай бас их холбоотой. Тэгэхээр манай мега бас их сонирхолтой зүйлийг ярих байх. Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийг 23 дугаар сургууль төгсөөд ингээд Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийг төгсөөд энэ хооронд бид бас энэ нэвтрүүлгийн өмнө зүгээр давчхан хөвөрлөж яхад бол 23 дугаар сургуульд бол тухайн үед шатан бариулгүй байсан учраас мөлхөж гардаг байсан гэд. Гэтэл одоо энэ байдал энэ өөрөө эргээд бас яг тэмцэл энэ өөрөө эргээд өөрчлөлт байгаа байхгүй юу? Энийг хүмүүс харж тэр хэвтэл нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хорооны одоо анхны дарга Рональд Малколм гэдэг Австралийн профессор байдаг. За тэгээд манай анх хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хороо нэгдсэн үндэсний байгууллага дээр байгуулагдаад нэгдсэн үндэсний байгууллагт анх удаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс орж ирж байгаа гэж байгаа байхгүй юу? Ирж байгаа үе байхгүй юу? Энд ч одоо 2009 оны онд тийм үү. Тэгэхэд хүний эрхийн дээд комиссарын газар хөгжлийн бэрхшээлтэй тэрэгэн цэртэй хүн орох нэг ч 0 байхгүй байсан. Орц гарч шатн яг л юм байсан. Тэгэхээр ерөөсөө дэлхийд даяараа бид бас энэ одоо нөхцөлийг туулж байгаа. Ерөөсөө хүний бодит амьдралд тулгарсан тэр одоо бэрхшээл, тэр асуудал, тэгээ тэрийгэ шийдвэрлэхийн төлөө тэмцэл тэр болгон ч л ингээл өөрчлөлтийг бий болгоод байна л да. Хаа сайгүй. За асуултаасаа нэлээд төөрчлөө те. Юу байлаа мега? Ер нь бол ойлгомжтой байна. Тийм. Тэгэхээр одоо энэ дээр бид нар бас нэг юм юу харагдаж байна вэ гэхээр эхлээд өөрийнхөө ингээд эрх зөрчигдөж байна. Надад амьдрахад хангалтгүй байна гэдгийг илэрхийлэхийн тулд тухайн иргэд маань өөрсдөө нийгэмдээ идэвхтэй оролцоод өгөх хэрэгтэй байна. Асуудлаа тэр хүмүүст дэлгээд өгөх хэрэгтэй байна. Тэрийг шийдвэрлэхийн төлөө дуурах хэрэгтэй байна гэдэг нь айгүй том чухал сэдв юм шиг харагдаж байна л да. Тийм зүгээр л хүмүүсийн бодит амьдрал те хүмүүсийн харилцаа айгүй чухал юм байна. Одоо ингээл харалт анх нөгөө нэг уянга Америкт сурж ирчээд Гладис гээд нохой дагуулад явдаг байсан те. Тэгтэл тэр үед бол Монголд өнөөдөр нөгөө өтөч нохойн тухай ойлголт огт байхгүй байсан. Тэр чинь л өөрөө эргээ нийгмийн өөрчлөлт байхгүй. Хараагүй хүмүүс чинь өтөч нохойн тусламжтайгаар явж болдсон байна гэд ингээд одоо төрийн ордонд ороход хүртэл яаж энэ нохойнд нь одоо яаж зөвшөөрөл өгөх юм яах ингээд яаж исэн асуудлууд те. Гэтэл энэ олгоны цаан чинь эргээд бид нар нөгөө нэг талаас хоёр two way street гэж байдаг те. Хоёр талаас нийгэм хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хүртээмжтэй болох хэвээр нийгмийн тэр бодит байгууламжууд тэгээд тэр одоо үйл ажиллагаа явуулж байгаа одоо бид нарын шийдвэр гаргаж байгаа бодлого тодорхойлж байгаа байдлууд нь тэр нийгмийн олон талт өнгө аясыг нэгдүгээр тооцох ёстой. Тэр бол үүрэг. Олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэг, Монгол улсын хууль тогтоомжоор төрийн байгууллагуудад хүлээсэн үүрэг. Тэрийг нэгдүгээрт биелүүлэх ёстой. Хоёрдугаарт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бол бас нийгмийн амьдралд идэвхтэй оролцоод ирэх нь зүгээр нэг одоо юу гэдэг хэдэн хүмүүс чиний асуудлыг энд яриад байгаагаас шал өөр байхгүй. Ийм миний бодит амьдрал дээр яг ийм асуудал тулгарч байна. Магадгүй тэр хүмүүс айгүй тийм одоо сайн өгөөмөр сайхан сэтгэлийн үүднээс ингэж гоё болгох чи гэд хийсэн юм нь яг тэрүүгээр одоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс яваад үзээд хэрэглээгүй учраас асуудалтай байж болох байхгүй юу. Тэгэхээр тэр оролцоо бол маш чухал. Тэгээд ер нь ялангуяа би зүгээр 13 онд ингээд Австралид докторийн ажил хийж чад 13 онд зүгээр нэг төр 100 ирээд буцахтаа маш олон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн одоо нөгөө олон нийтийн арга хэмжээнүүд явуулжсэн л да. Дельта Монгол фестивал болж илаа, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс оролцож илаа. Тэрэгэн цэртэй мис зохион байгуулагдаж илаа. Одоо цэцэрлэг түрээлэнд элдв янзын спортын уралдаан тэмцээн яаж илаа.
Ингээ харахад бол 15 жилийн өмнө ямар байсан бэ гэж харахад бол бид нар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн гудамжинд хурхан хардаг байсан. Харахтаа ингээд бүгд эргэж хараад одоо юу гэдэг эртээ тулаа харсан юм шиг ингээд хардаг байсан тийм үү. Гэтэл энэ байдал өөрчлөгдөж байгаа байхгүй юу? Энэ өөрчлөлтийн цаана ерөөсөө л оролцоо байгаа тийм хүмүүсийн харилцаа холбоо, яриа хөөрөө асуудал чинь юм байд юм биш үү? Манай одоо мега 23 дугаар сургууль сурахдаа шатн ийм байсан гингүүт дараагийн мегагийн дараа 23 дугаар сургууль сурах хүүхэд өөр нөхцөлд сурах тий? Хүмүүсийн хуульд ямар асуудал байсан бэ? Ямар сайхан зүйл байв? Ямар нөхөрлөлийг олж ав? Ямар ихтгэл найдвар, ямар мэдлэг, ямар боломжуудыг олж ав? Тэрний хажуугаар юуг туулж өнгөрүүлв? Гэт энэ сторинууд болонгууд энэ нөгөө түүхүүд болонгууд нийгмийн амьдралыг өөрчлөх юм хүчтэй түүхүүд гэж боддог. Тийм. Баярлалаа. За дараагийн асуулт юу вэ гэхээр ер нь хүний эрхийн үндэсний комист хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх зөрчигдөж байгаа талаар тухайн иргэн эсвэл тэр хүнийг төлөөлөх хэрэгтэй иргэн гэх юм уу? Эрх ашгийг нь хамгаалах чиг үүрэг бүхий төрийн бас байгууллагууд ч байж болно шүү дээ. Гомдол гаргаж болдог уу? Жишээлбэл сая нөгөө коронавирус талбарын эсрэг вакцинжуулалтын тал дээр саатын иргэд вакцинд хамрагдаж чадахгүй нэлээ удлаа. Тэрнээсээ болоод нийгмийн амьдралд оролцох боломжоо хэсэг хязгаарлууллаа. Энэ бол яалтчгүй ялгаатай байдал үүсгэж байгаа хэрэг харагдаж байна л да. Тэгээ энэ талаараа ингээд гомдол гаргая. Миний энэ эрх зөрчигдөжлөө гэвэл шууд комисс хандах хэрэг байдгийн болов уу? Боломжтой. Бүрэн боломжтой. Хөгжлийн бэрхшээлтэй хүн одоо эрхийн зөрчигдсөн гэж үзэж байгаа хүн өөрөө эсвэл одоо тухайн хүнийг төлөөлөөд иргэний нийгмийн байгууллага гомдол гаргах хүний эрхийн үндэсний комиссд гомдол гаргах боломжтой. За иргэний нийгмийн байгууллага бол комиссийн хуульд заасан шаардлага байгаа. Тэр хүнийг төлөөлөх эрхээ нотлох ёстой. Иргэний нийгмийн байгууллагыг бас төлөөлөх эрхээ нотлох ёстой. За баримт ямар эрх зөрчигдсөн талаар одоо тодорхой гомдолтой гаргасан байх бөгөөд тухайн эрхэн зөрчигдсөн гэдгийг мэдснээс 2 жилийн дотор гэсэн ийм одоо хуулийн шаардлагууд бол байгаа. Хэлбэрийн шаардлагуудыг хангаад хүний эрхийн үндэсний комиссд гомдол гаргах бүрэн боломжтой. За комиссд гомдол мэдээллийг хүлээж авдаг. Мэдээлэл гомдол гэвэл одоо тухайн иргэний өөрийнх нь эрх зөрчигдсөн тухайн асуудал эсвэл тухайн иргэнийг төлөөлж эрх бүхий одоо төлөөлөх эрх авсан иргэний нийгмийн байгууллага хүний эрхийн үндэсний комиссд гомдол гаргах асуудал дараа нь комиссд мэдээлэл өгч бас болдог. Ийм асуудал гараад байна гэж. Тэгэхээр сая ковидын үед бол бид бас харлаа л да хөгжлийн бэрхшээлтэй ерөөсөө юу гэдэг нөгөө төрөөс гаргаж байгаа шийдвэрүүд бол нийгмийн амьдралын олон талыг одоо боталцох ёстой гэж түрүүний хэлээд байдаг нь юу юм бэ гэхээр хөгжлийн бэрхшээлтэй одоо ээжтэйгээ амьдардаг хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй ганц бие амьдардаг хүмүүс яаж хөл хорооны үед амьдрах вэ гэдгийг бид нар бас бодолцоогүй шийдвэр гаргасан нь маш олон хүмүүсийн амьдралд бол одоо бэрхшээлтэй, хүндрэлтэй, бие засгаас ихсүүлээд, хоол ундандаа хүрхээс ихсүүлээд маш олон зовлонтой асуудлуудыг үүсгэсэн. Бүгд амаа маскаар дарсан учраас нөгөө амны хайрцгаар нийгмийн харилцаанд оролцдог сонсголын бэрхшээлтэй хүмүүс маань оролцох боломжгүй болсон. Нөгөө ковидын зай барилтаас шалтгаалаад уул нь бол хүмүүс тэргийн цэртэй тулгуур эрхтний бэрхшээлтэй хүмүүсийг одоо орж гарах нашаа цаашаа явахт нь дэмжлэг үзүүлээд явдаг байсан бол цэрвдэг болсон тий. Аргачгүй бас нөгөө талаасаа. Тэгэхээр яаж бид энийг одоо юу гэдэг нөгөө хүн дээлтэй, хүнлэг, инэрэнгүү тийм одоо бодлого боловсруулна гэдэг чинь энэ нийгмийн энэ олон талд өнгө аяс амьдралыг мэдчихэж өөрөлдөх юм бол хөгжлийн бэрхшээлтэй ээжтэйгээ амьдардаг хүүхэд дэлгүүрлэггүй очоод юм авах гэсэн чинь хүүхэд дэлгүүрт оруулахгүй гэд тий. Тэгэхээр тэр хүмүүс яаж хоол хүнсээ олж авах вэ? Тэгээд эргээд энэ хооронд бол одоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн байнгын хэрэгэлдэг тэр эмнэлгийн эрүүл ах уу эмнэлгийн хэрэгслүүдийн үн нэмэгдсэн дахиад зээл авсан амьдрал нь бол маш одоо хүнд туссан ийм одоо тохиолдол кейсүүдийг хүний эрхийн үндэсний комиссд одоо олноор ирүүлсэн. Тэгэхээр энийг бид нар төрийн бодлогыг боловсруулахдаа ямар импакт очих вэ? Тэ энэ хөл хорионоос ямар импакт очих вэ? Хамгийн хямдхан зах дээрээс эсвэл хамгийн хямдхан нөгөө эмийн бөөний худалдаар гүйж очихгүй болсноороо тэр хүмүүсийн амьдралд эдийн засгийн ямар импакт ирэх үү гэдгийг бас ингэж тооцож явах хэрэгтэй байна л да. Тэгэхээр хүний эрхийн үндэсний комиссийн талаар гомдол гаргах бүрэн боломжтой. За ингээд гомдол гаргалаа гэж бодъё. Тэр өөрийнхөө эрхийг мэдчихээн, зөрчигдөж байгааг нь мэдчихээн, гомдол гаргах хэрэгтэйгээ мэдчихээн. Тэгэд гомдол
комист очсны дараа процесс нь яг яаж үргэлжилдэг? За тэгэхээр хүний эрхийн үндэсний комисс альва гомдол мэдээллийг одоо хүлээж аваад тухайн гомдол мэдээлэл яг хүний эрхийн асуудал мөн үү биш үү гэдгийг тогтоодог. Тэгээ хүний эрхийн үндэсний комиссийн бүрэн эрхэт хамаарах асуудал мөн байна уу биш байна уу гэдгийг ялгаж тогтоодог. Хүний эрхийн үндэсний комиссийн бүрэн эрхэт хамаарах асуудал байх юм бол баримтжуулах ажиллагаа явагдана. Яг үнэхээр юм болсон уу? Шалтгаан нь юу байсан юм? Бодит нөхцөл байдал нь юу байна? Тэрийг нотлох ямар баримтууд байна? Энийний дараа ямар үр дагавар байна? Яаралтай таслан зогсоох шаардлагатай ажлууд одоо хүний эрхийн зөрчил бол бас өөрөө юм гинжин юутай явдаг л да. Нэг эрх зөрчигдөнгүү дараагийн эрх зөрчигдөх юм боломж бололцоо үүсдэг. Өөрөөр хэлбэл ядуурлан гадуурхалт хэн нэгэн хүнийг одоо ковид туссан гэж зарлчлаа, хувийн нууцыг нь дэлгээ тавьчлаа гэхэд эргээд дараа нь нөгөө хүмүүсийг одоо бизнесийн үйл ажиллагаа боогдох ч байдаг юм, ажлаас нь халах ч байдаг юм. Ингээд ийм дараагийн асуудлууд үүсэх боломжтой. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ үүссэн нөхцөл байдлаас хамаарат тэр хүний эрх цаашаа зөрчигдөх нөхцөл байдал байна уу гэдгийг таслан зогсоодог, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг. Тэгээд гомдлыг шалгах үйл явц үргэлжилдэг. Шалгалтын явцад хүний эрхийн үндэсний комиссоос илүү тухайн асуудлыг одоо маш сайн шалгаж тогтоох, илүү сайн шийдвэрлэх боломжтой газар байвал комисс өөрийнхөө бүрдүүлсэн баримтын амт тухайн байгууллагт шийдвэрлүүлэхээр гэхдээ комисс эргэж шийдвэрлэлтийн талаар хариу мэддэгдэхээр одоо шилжүүлдэг. Өөрөө шийдэх боломжтой гомдлууд бол байдаг. Хүний эрхийн үндэсний комиссийн тухай хуулийн заасан гомдол шийдвэрлэх арга замууд байгаа тийм үү? Шаардлага, зөвлөмж, шүүхэд төлөөлөл, хэмжлэл гаргах, эвлэрүүлэн зуучлах гэх мэтчлэн ийм одоо арга замаар хүний эрхийн үндэсний комисс өргөдөл гомдлыг шийдвэрлэдэг. Баярлалаа. За баярлалаа. Энэ нэвтрүүлгийг дуусгахад хүмүүс өөрсдөө хэрэгтэй мэдээлэл авч чадсан байх гэж найдаж байна. Тэгээ дараагийн нэвтрүүлгүүдээр бүр наривчлсан асуудлуудыг яриад явах болохоор энийг үзэж байгаа үзэгчид маань ч гэсэн өөрсдөд нь тулгарч байгаа асуудал юу вэ? Асуух шаардлагатай тодорхойгүй юм юу вэ? Бид нартай бас хандаад биднэрт мэдээлэлээд гэх юм уу? Асуулгаж болох нь байна, тодруулж болох нь байна. Тэгээд үүнээс хойш яг наран туяагч тий хүний эрхийн мэдрэмжтэй хууль зүйн талаас нь ч юм уу эрхийн талаас нь эсвэл нийгэм тулгарч байгаа ингээд асуудлуудыг нийгмийн харах өнцөг талаас нь ярьж өгч чадах хүмүүс бас нэлээ олон оролцсон гэж найдаж байна. Тэгээ өнөөдөр бид хоёрын урилгыг хүлээж авч энд цаг цагаар зарцуулж хэрэгтэй мэдээлэл өгч сайхан ярилцсанд баярлалаа. За баярлалаа. Бас танаа радио хүний эрхийн асуудалд, хууль эрх зүйн асуудалд бас тусгайлан анхаарч хуульч, эрх зүйч залуучууд нэгдэж ийм одоо санаачлагыг явуулж аваад бас их баяртай байна. Тэгээ хүний эрхийн үндэсний комисс бол байнга залуучуудын санаачлагыг дэмжиж ажиллахтаа бол туйлын таламжтай бөгөөд чухал ач холбогдол өгч ажилт юм аа. Тэгээ та бүхний ажилд маш их амжилт хүсье. Баярлалаа.